Яю айцхан бомборнууд минь. Ютубер түшгийн хэдхэн хоногийн өмнө ярьсан бичлэгүүдийг үзсэн хүмүүсийн зөндөө байгаа бах тий. Тэгвэл энэ бичлэгт яригдсан Тайваны алдарт аимшиг яриа болох улаан хувцастай жаахан охины тухай ийм 3 кино байт юм байлаа. Эхний 2 анги нь мэдээж яг энэ улаан хувцастай ууланд байдаг охины сүнсний тухай бол 3 дахь кино шал өөр буюу загсан чин гэсэн нэг сүнсний сэдвтэй байт юм байлаа. Чин Вэй Хав найруулагчийн 2015 онд найруулсан The Tag Along буюу яг нөгөө Тайван улсын хүмүүсийн дотор ам дамжин яригддаг алдарт уулын сүнсний тухай гарах бөгөөд 2016 оны Taipei Film Awards-аас шилдэг эрэгтэй эмэгтэй жүжигчний шагнал аваад амжсан байдаг. Тэгэхээр бас л хоосонгүй нэлээ үзээтэй кино гэдэг нь харагдаж байгааз. Тэгэхээр олон юм яриад байх уу? Шууд 2015 онд хийгдсэн The Tag Along киноны 1-р анги руугаа шууд орцгоё. 2015 оны The Tag Along 1. Энэхүү домогт сүнс нь хүүхдийн эсвэл сармагчны дүрээр харагддаг ба хохирогчийнхоо гимшиж явдаг зүйлийг нь ашиглан ховсдож удирддаг. Хэмээх үгсээр кино маань эхэлнэ. Нэгэн эмээ шөнөөр ууланд ганцаараа явах ба араас нь хин нэг нэрээр нь дуудснаар ор сураггүй алга болсон байдаг. Манай киноны нэгэн чухал дүр болох хоо эмээ сая алга болдог эмээгний 90 сурвалжилж буй зураг руу хайчав даа чи хурдан ирээрээ хамтдаа дууд уулцгаая хэмээн их хэл харамсалтайгаар хэлж харагддаг. Манай киноны гол дүр болох Вэй сэрүүлэгнээс хоцрон яаран сэрээд эмээ хоорууга эмээ та намайг сэрэхгүй яасан юм бэ? Яагаад сэрүүлэг унтраачихсан юм бэ гэдэл өглөн эмээгийнхээ бэлдсэн хоолноос хальт идчихээд ажилдаа гараад явна. Хоо эмээ өдрийн хоолыг нь бэлтэнгээ одоо найз охинтойгоо гэрлэх болоогүй юу? Бүтэн 4-5 жил хамт байлаа штэ. Өнөө орой аваад хамтдаа хоол идэ. Хөө энэ өдрийн хоолоо мартчихлаа штэ гэдэл орлоод үлдэнэ. Вэйг дөнгөж ажилдаа гарахад гэрт хоо эмээг хин нэг нэрээр нь дуудах ба манай Вэй найз охин Ичүн эфэнд ажилдаг ба Вэй ажилдаа явахдаа чихвчээр найз охиныхоо сонсон их хэл инээ талд нь жаргалтаа явж харагдана. Вэй үл хөдлөх зуучин ажил хийдэг ба ажлын нэгэн шинэ өдөр эхэлж өөрчлөлөгч нартаа байр танилцуулж явхад эмээн залгасан ч манай хүн салгаад л хайна. Гэтэл гинтэл ардуур нэг зүйл явж харагдах ба гайхан очвол эмээгийнх нь бэлдсэн өдрийн хоол нь байж ахын тэр. Манай Вэй ч эмээ нэрэд явсан юм байх таа гэд гайхан эмээ рүүгээ эргүүлэн залгахтал эмээн дуудлагыг нь авдаггүй. Эмээ нь орой найз охин авчраараа гэсэн тул найз охин Ичүний ажил дээр очин ажлаас нь аваад гэртээ харих замдаа нэгэн байраар хамтдаа орно. Манай Вэй ч яг л ажиллаа хийж байгаа мэт уг байшин танилцуулан найз охинтойгоо маазарч байгаад яг барилдах гэтэл найз охин нь уурлаад л эхэллээ дээ. Би хүүхдтэй болох гэрлэх тухай ямар ч бодлого байгаа гэж чамд хэлсэн штэ. Бас гэрлээд хамт амьдралаа гэхэд эмээтэй чинь яаж хамт амьдрах юм бэ гэдэл уурлаж гарлаа да. Манай Вэйж зөрүүлэн уг нь би чамтай гэрлээд амьдрах гээд эмээгийн байшинг барьцаанд тавиад энэ байшингийн урьдчилгааг төлчихсөн штэ гэдэл их хэл гомдсон царайтай харагдана. Манай хоёр Вэйн гэрт ирэхэд эмээ нь хоол бэлдээ тавьчихсан байх ба их хэл дуу муутайгаар манай нөгөө найз эмгэн олчихсан байна лээ. Би явж тэрнтэй хамт дууллаа гээл гараад явчихна. Найз эмгэн гэдэг нь яг нөгөө киноны хамгийн ихэнд ой дотор явж байгаад араас нь хин нэг нэрээр нь дуудаад алга болдог эмгэн. Манай хоёр ч за эмээ завгүй юм байна да гээл хоолоо идэхээр явна. Өглөөч болоход байрны харуулах нөгөө алга болдог эмээг олон тэр хавайл нэг юм болно. Вэж бас л сэрүүлэгнээс хоцрон яаран сэрэхэд эмээ байхгүй өдрийн хоолыг нь бэлдээд л тавьчихсан байна. Вэй ажилдаа явахаар гарахад нөгөө ор сурггүй байж байгаа дөнгөж олцсон эмээтэй таарах ба нөгөө эмээ нь манай үнийг харснаа өдөөс нь уучлаарай гэдэл давтан хэлээд байдаг. Вэй ажил дээрээ байхад хинээс ч юм нэгэн илгээмж ирэхэд дотор нь жижигхэн видео камер байхан тэр. Доторх дүрсийг нь үзтэн л өөрийнх нь эмээ болох хоон найзуудтайгаа их хэл хөвгөлтэй ууланд алхаж буй дүрс байх ба яг ард нь нэгэн сонин улаан хувцастай жоохон охин харагддаг. Вэй ажлаа таран гэртээ орохын өмнө нөгөө харуулах дээр очин нөгөө алга болдог эмээгийн камер биш үү гэхэд харуулах өөдөөс нь мөн байна штэ алив гэрлүүн явцгаа гэдээ дагуулж явхад гэрт нь хинч байдаггүй ба тог нь бүр тасарчихсан байдаг. Вэй харуулах хоёрч гайхан дотгош ортол
Маргааш нь болоход хоо эмээ бас л гэртээ байхгүйсэн тул найз охин ичүүнтэйгээ хамт харуулахын камерын бичлэгийг үзэж байтал эмээ нэгэн улаан овцтой жаахан охинд хөтлүүлэн явж буйг харагдах ба өчигдөр нөгөө байшинд харуулахтай хамт орсон дүрсээ харахад мань хоёрыг байшингаас гарan буулжиж байхад яг ард нь нөгөө жаахан охин ч мөн байсан байдаг. Хоо эмээг алга болсон гэх зурагт хуудснаач зарим хүмүүс ч нөгөө домгийн улаан хувцтай охиноос сүнс аваад явсан байна л хэлцдэг. Маргааш нь болоход вэйг эмээн дуудан сэрэх ба мань хүнж гайхан галтайгоонд очтол өөрийнх нь багтаа эмээтэйгээ хооллож буй дүр зураг хальт харагддаг. Багийнхаа дурсамжийг харсан вэй яг эм орон байж байтал бас л хэн нэгэн манай вэйг нэрээр нь дуудана. Вэйч гайхан хартал Хожбай. Вэй найз охин ичүүнийхээ ажил дээр огт хэлэлхүү очисон байх ба найз охин нь ажлаа яаран дуусгаад гартал манай вэй бүр хөлөрчихсөн нэг л өөр хүн шиг хүүтэн хоолоогоор эмээ намайг чамайг авчираарай гэж хэлсэн хамтдаа хоол идэ гэдэл нэлийн эвгүй хэлнэ. Найз охин нь ч эхлээд эмнэлэг орж чамайг үзүүлээ би чинь муу байна гэд эмнэлэг дээр очтол вэй гинтэл алга болчихно. Вэйг хайж байгаад олон очтол эмнэлгийн яраа хүүхдүүдийн өрөөний гадна чи ер нь яагаад надтай гэрлэхгүй гэдэг байгаа юм бэ? Яагаад хүүхдтэй болохгүй гэдэг байгаа юм гэдэл тис өөр хүн шиг хэлэх ба найз охин ичүүн нь ч чимээгүй байлдаа нэлэх хүүхдүүд уйлаад байна штэ гэж хэлээд вэйг явсны араас харвал өнөө өрөө нь хоов хоосон байхан дээр. Манай хоёр явсаар вэйн гэрт иртэл гэрт нь ийм нэгэн эвгүй зүйл хальт харагдах ба вэй баярлаа эмээх гоё хоол байна гэдэл идэж байхад ичүүн галтайгоонд очтол битүү өт хорхоо идээд сууж байхан дээр. Найз охин ичүүн нь сандран гараад хамгаалагч ахыг дагуулan ортол вэйч байхгүй хоолны ширээн цов хоосон байхан тэр. Кадр солигдоход вэйн эмээ хоон ганцаархнаа нэлээд халтаажсан байдалтай алхаж байхад нь цагдаа нар олдог. Хамгаалагч ах ч нэг л зүйл биш байгааг ойлгосон тул вэйн гэрт ичүүнтэй хамт орон бөөнл сүнс өдөр зайлуулах зан үйл хийн. Ичүүн ч вэйн өрөөнд орон хамтдаа ахуулсан зургуудаа хараад битүү эм оростой. Ичүүнд эмнэлгээс дуудлага ирснээр очивол вэйн эмээ ашгүй цагдаа нараар хүргэгдэн эмнэлэгт ирчихсэн байх ба ичүүнийг очтол вэйн эмээ танин би вэйн нэрийг хэлчихсэн би вэйн нэрийг хэлчихсэн гээд дахин орилж байснаа гинтэл бөлжөд эхэлнэ. Харуул ах ч ичүүнд энэ яг нөгөө сүнс мөн байх шиг байна. Чиний харсан зүйл ч гэсэн вэй биш сүнс байсан байна гээд хэлхэн тэр. Ичүүнд гэртээ гарan нөгөө сүнсний тухай интернетээр жаал ухаж судалтал үзэж буй мэдээнд нь яг л нөгөө улаан хувцастай охин байх ба нэгэн ярилцлага тэсэж дэлбэрэх зүйл ашиглавал энэхүү сүнсний ховсыг арилгаж чаддаг хэмээн ярилцсан харагдана. Яг энэ үеэр харуул ахыг пүүтгэндээ ажиллаа хийж байхад маргааш нь чичүүнийг эмнэлгээс дуудах ба вэйн эмээгийн бөөлж дундаас нуруундаа гавлын яс шиг хийтэй нэгэн төрлийн эрвэхний авгалтай амьдаараа олдсон ба яаж ходоодонд нь амьдаараа орсон тухай бид огт ойлгохгүй байна л гэнэ. Ичүүнч гэртээ харин өнөө эрвэхнийхээ гарган харвал яг л нөгөө мэдэн дээр байсан сүнс охины царайтай ижилхэн байдаг. Ичүүн усанд ороод унтаж байтал 我们常发边走，后来发现他哥哥怎么往前走？这个时候我们要叫醒他。
хэмээн цочин сэрээд Вэйийн эмээг эмнэлгээс нь аваад гэрт нь хүргэж ирдэг. Ичүүнийг ажилдаа гарах гэтэл эмээн татан суулган тэр нэг зүйл над дээр өчигдөр орой бас ирсэн. Намааг Вэй дээр аваачиж чадна гэсэн. Түүнд гутал хэрэгтэй гэж байна лээ. Ер нь явах нь би л байсан юм. Та нар биш гээд сонь зүйл ярьж эхлэх нь тэр. Тэгснээ Вэй чамд маш их хайртай юм байна. Тиймээс л чиний нэрийг хэлээгүй учраас чи энд эрүүл сарвал байгаа юм байна гэдэл бас л нэг учир битүүлэг зүйл хэлэх нь тэр. Нэг л зөв сонирн богоц хамгийн ихэнд алга болдог эмээ гинэд гарч ирснээр Вэйд уучлаараа гэдэл байсан. Гэтэл удахгүй Вэй эмээ алга болон эргэн гарч ирснээр ичүүнд би Вэйийн нэрийг хэлчихсэн юм аа гэдэл яриад идэг. Нэг тийм яг л нөгөө домгийнхан дагуу бүтэн нэрийг нь мэдчихвэл тухайн хүнийг нэрээр нь дуудан авч яваад нэрийг нь хэлсэн хүнийг судлаж явуулаад байгаа юм шиг. Нэчүүнч ажиллаа хийж байхдаа давуу талаа ашиглан нөгөө Вэйийн эмээгийн бүлжснөөс авгуулдаа намдаараа олцсон ирвэхэнэ тухай ярин ийм төрлийн ирвэхэ маш ховор юм байна лээ. Хаагур амьдрдаг тухай мэд хүн байвал хэлээрэй л гэхэд төд бодлого нэгэн сонсогч залган нэгэн уулын нэрийг хэлдэг. Нараас нь цагдаа нараас дуудлага ирэн яван очтол мэдээж л Вэйийн эмээ дахиад алга болчихсон байдаг. Нэчүүнч цагдаа нарт нөгөө сонсогчоосоо сонссон уулын нэр болох Ван Лонкен гэх нэрийг хэлээд энэ уулыг шалгаж өгөөч би хамт явъя л гэнэ. Энэ үеэр Вэй эмээ нөгөө гутлаа барин ууланд ганцаархнаа алхаж яваа харагддаг. Нэчүүнч найз залуу Вэйийнхаа гэрт байхдаа хамтдаа авахсан зургаа эргүүлэн харуул ард нь Нэчүүнээ би чамтай 5 жилийн дараа гэхэд заавал гэрлэн хэмээн битсэн байхыг нь хараад ичүүн усан нүдлээстэй. Маргааш нь чуулж Ирлийн багийнхантай хамт явж байхад нэгэн ажилт нь бид таны найз залуу болон эмээг нь хайх Ирлийн ажиллагааг эхлүүлэх гэж байна. Мөн та өөрийн дураар явж байгаа тул гарч болох эрсдлийг хүлээн зөвшөөрч байна гэд энэ гарын үсэг зураараа хэмээн цаас өгснөө. Нараас нь ой товрох юм өөр эрсдэл учрвал ашиглаараа хэмээн шүүгэл улаан даваа болон дохионыгаал хэдийг өгнө. Өнөө уулан дэрэн Ирлийн ажиллагааг эхлүүлээд удаагүй байхад нөгөө улаан хувцастай охин хальт харагдсанаа ашгүй Вэйийн эмээг шууд олдог. Түргэн дуудан эмээг өгч явуулах гэж байхад ичүүн рүү харан чи орж болохгүй буцаад яв хэмээн давтан хэлээд байдаг. Ирлийн багийн ахлагч эмээгийн барьж авсан гутлыг олоод та бидэнтэй цааш явахад итгэлтэй байна уу гэхэд ичүүн огт эргэлзээгүйгээр тийм айлгэн. Норойн чулж Ирлийн багийнхантай хоноглох газараа байж байхад Ирлийн багийнхан нэрэл Вэйийн эмээ энд байлаа шүү те. Нэчүүнэ та энэ уулыг ер нь яаж мэдсэн юм бэ гэхэд би тэтгэвртэй гарчихсан Ван гэх уулчнаас дуудлага авахд хэлсэн юм аа гэхэд Ирлийн багийнхан гайхаж нэлээд эвгүй болно. Учир нь тэрхүү алдарт уулчин Ван нэлээд хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн хүн байдаг. Маргааш нь чулж Ирлийн ажиллагааг үргэлжилж байтал 3 салаа зам гарснаар багийнхан 3 салж явдаг. Нэчүүнч би энэ жаахан эвгүй болж байгаад нэг хартал багийнхнаасаа хэдийнэ тасарчсан ганцаараа үлдснээ ойлгоно. Нэчүүнч сандран өгсөн даавуугаар нь моднуудад тэмдэг тавьж нөхсөн шүглийг нь үлээсэн ч Ирлийн багийнхан хальт харагдаад байгаа мөртлөө сонсохгүй яваад л байдаг. Болсон үйл явдалтайгаа эвлэрэн хальт юм мэдээд сууж байтал гинтэл мөрөн дээр нь хин нэгэн цочин бостол наврах том нөгөө ирвэхий байхан тэр. Тэгснээ далавчаад илхэн бөөн жижиг ирвэхэнүүд явуулахад ичүүн ухаан алдаад ундаг. Гинтэл нэрээр нь хин нэгэн дуудан сэрэхэд энэ эвгүй хүүхэд нь ээжээ та намайг яагаад хайсан юм бэ? Намайг хүсээгүй гэж үү гэхэд ичүүн хүүхдийг очин тэрэн аваад намайг уучлаарай гэдэл уйлж эхэлнэ. Яг нөгөө киноны эхэнд энэ сүнс нь хохирогчийнхаа гимшиж явдаг зүйлийг нь ашиглан ховстож удирддаг гэсэн штэ тий. Тэгэхээр манай ичүүн өмнө нь хүүхдтэй болоод хүүхдээ ахуулж байсан юм шиг байгаа. Нийнхүү уйлж байгаад гинэт сэртэл өмнө нь Вэйийн урьдчилгааг нь төлчихсөн хэмээн хэлж байсан байшин сэрэх ба Вэй юу ч болоогүй мэт өглөөний цавилдээд л сууж байна. Тэгснээ Вэй чамайг эмээтэй хамт амьдарч чадахгүй гэдээ байсан тул эмээг хөгшчүүлийн асрамжийн газар явуулчихсан шүү л гэнэ. Нэг л зүйл биш байгааг анзаарсан ичүүн цаад хаалгаар гарах гэтэл Вэй шууд хориглон зогсооно. Би хоо эмээтэй яг одоо уулзмаар байна гэхэд Вэй мөн л ижил хориглоно. Нэчүүн ховсод байгаагаа ойлгон Ирлийн ажилтны өгсөн нөгөө дохионы галыг асаатал ховс арилж ой дунд одоо хүртэл байгаагаа ойлгоно.
Эвгүй жижигхэн сүнснүүд тойрон байх ба Вэйийг модны мөчрөөр орон хорьсон байдаг. Вэйийг тэндээс аван холдуулахад Вэй нэгэн заавал үлдэх ёстой. Чи яв, би өнгөрсөн гэдэл байхан тэр. Мань хоёр гүн явтал гинтэл нөгөө жижигхэн эвгүй охин гарч ирэн Вэйийг мөргөн унгаагаад Ичүүнийг модны мөчрөөр хөлж орхидог. Жижигхэн сүнс бүр эвгүй чөтгөр болон Ичүүн рүү ойртон хоолойг нь боож эхлэх үед Ичүүн өмнө болж байсан бүх л сайхан болон муухай зүйлсүүдэд төсөөлөн бодсноо халаасандаа байсан үлдсэн ганц дохойны галаа асан нүдэнд нь зоосноор наашгүй нөгөө хүлээсэн тайлагдаж нөгөө эвгүй чөтгөр болон бусад жижигхэн чөтгөрүүд холддог. Нөгөө чөтгөрч бүр уурлан хувирч яг дахин дайрах гэхэд Нэрлийн багийнхны маш том дохойны буу тэнгэрч задран хаа сайгүй гэрэл цацруулснаар ашгүй сүнс чөтгөрүүд бүгд замхран алга болдог. Нэрлийн багийнхан ч манай хоёрыг олон эмнэлэгт хүргэнэ. Хэсэг хугацааны дараа Ичүүнч жирэмсэн болсон байх ба Вэй болон Вэйийн эмээтэй их хэл жаргалтай харагдах ба ажиллаа хийж байхдаа эфемер хайртай хүмүүстэйгээ аюулгүй амар тайван амьдрах нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл юм шүү хэмээн хэлдэг. Ичүүний хэвлэдэх хүүхдийн эхоны дүрсийг харуулж байхад хүүхд нь гинтэл нүдэ нээхэд хавхар том нүд харагдсанаар кино маань дуустдаг. 2017 оны The Tagalong 2 Хэдэн хууль бус модны намаачид Тайваны Тайчууны нэгэн уулан цагдаагаас нууцаар мод бэлтгэж байгаагаар кино маань эхэлдэг. Гэтэл нэгэн санаандгүй газраас даавууны өөц шиг юм олж харна. Мэдээж алтманг олцглоо хэмээн гордон бөөндөө үздэл даавуугаар ороосон өгсөн хүн байхан тэр. Нахалж байсан нөхөр нь ч бие засчгаад иртэл ажилчид нь байхгүй байх ба гайхан хартал Манай киноны гол дүр нийгмийн ажилтан Шүүфэн нэгэн айлд охин нь харагдaltaгүй бараг бүтэн жил боллоо гэх дуудлагаар айлд нь яван очдог. Гэтэл энэ гарч ирж буй арцгар ихч бол тэр охины ээж бөгөөд манай Шүүфэнийг ажлынх нь хүнтэй их л дургу гэртээ оруулдаг. Энд тэндгүү сүнс сүдэр зайлуулах бичээс наачсан байх ба арцгар ихч өөрөө биен дээрээ битүү шивэстэй нэг л эвгүй уур амьсгалтай ухтан авдаг. Шүүфэн ч нэгэн өрөөг анзаарсан тул яран ортол бараг сүм хийжгэл бөөн шашны зан үйлийн хэрэгсэл тавьчихсан охиноо энэ өрөөнд хордог байсныг нь олж мэддэг. Охиных нь биеэрч мөн битүү сонин бичээсүүд байдаг. Мэдээж хүчирхийлэл хэмээн үзэж охиныг эмнэлэгт хүргэнэ. Манай Шүүфэнч гэртээ байхад өөрийнх нь охин нойлдоо бөөлжиж байх ба гайхан үзвэл насан туршаагүй охин нь бие давхар болсон байхан тэр. Шүүфэнч уурлан охиноо аван шууд эмнэлэг орон хүүхдийг нь авахуулахаар цаг тавладаг. Бөөн хэрэлдэж байгаад охиноо сургуульд нь хүргэж өгчгөөд нөгөө айлаас олдсон охин дээр буюу эмнэлэгт очтол манай ээж хаана вэ? Би гэрээсээ гарч болохгүй штэ. Маш аюултай айл гэн. Шүүфэн яагаад хэмээн асуутал охин юу ч хэлдэггүй. Ажлаасаа явах гэтэл өнөө арцгар ихч гарч ирээд та ойлгохгүй миний охин гэртээ байх хэвээр. Гэрээсээ гарах маш аюултай гэдэл гачаач юм яриад л үлдэнэ. Охиноо авахар сургууль дээр нь очтол охин нь ор сураггүй алга болсон байхан тэр. Ингэснээр охиныхоо найзаас мэдээлэл аван охиныг нь жирэмсэн болгосон найз залууг нь олон очихоор болдог. Найз залуугийнх нь хагийг аван очтол Тайчуун дахь Фүдэ гэх сүнд найз залуу нь байдаг ба бүр барын сүнсийг биедээ оруулдаг. Манайхаар бол нэг тийм бөөч гэх юм уу да нэг тиймэрхүү залуу байдаг. Манай Шүүфэн ч охиноо асуутал өнөө залуу нь би өөрөө холбогдоогүй удаж байна л гэдэг. Нэгэнхүү охиныг нь 90 хаах үйл ажиллагаа эхлэн энэ тентхийн камер үзтэл яг л өмнөх анги дээр гардаг шиг нөгөө эвгүй улаан хувцастай жаахан охин Шүүфэний охиныг хөтлөн яваа харагдана. Шүүфэний охиных нь найз залуу ч бас шашин номын хүн гэсэндээ камерын бичлэгийг харснаа шууд л энэ нөгөө чөтгөр мөн байна л гэн. Энэ охиных нь найз залууг хэдүүлээ хооштой ер нь барын сүнс биедээ оруулдаг юм чинь бар залуу гэдэл яриа авчихъя. Нийнхүү эрлийн ажиллагаа эхлэн охины явсан зүгт явбал нэлээд олон жилийн өмнө маш том осол гарan өчнөө хүүхдүүд өгсөн сүнс сүдэр байн харагддгаар алдартай Дакен гих уул байхан тэр. Эрлийн ажиллагаа үргэлжилж байхад бар залуу өөрийн онгод буюу өнөө барын сүнсээ оруулан эрлийн ажиллагаанд туслах ба охины гутлыг олдог. Яг энэ үед Шүүфэн ард нь байрлах нэгэн хаягдсан хуучны эмнэлгийн цонхоор охиноо харах ба яван орвол охиныхоо утсыг олох ба бүр цаашлан явтал нэгэн эвгүй зүйлтэй таардаг. Сайн харвал сэтгцийн асуудалтай гэмээр нэгэн жирэмсэн хүүхнийг олон эмнэлэгт хүргэнэ.
Шүүфэн эмнэлэг дээр байж атал Эрлийн багийн хүн ирэн мэдээлэл үзүүлбэл сая олсон хүүхэн нь манай өмнөх ангийн ичүүн болж таардаг. Ичүүн яагаад ч тэндээс ийм байдалтай олдож сая эмнэлэг рүү явах замдаа төрсөн ч хүүхэд нь аймгүй мөн найз залуу Вэй болон найз залуугийнх нь нэмээ Хо нөгөө киноны эхэнд ууланд мод бэлтгэгч нарын олсон цогцснууд байдаг. Яагаад тэр эвгүй газраас олдсноо санахгүй байгаа ичүүн энэ мэдээг сонсоод ёстой л гал зурах тухай. Шүүфэн ч охиныхоо утаснаас нөгөө эмнэлгийн дотор хийгдсэн нэгэн богино дүрс олох ба ичүүнээс асуудал танай охин тэр эмнэлгийн нойлд байсан. Би жирэмсэн болчлоо гээд л уйлаад байсан хэмээн шүүфэнд хэлдэг. Нийхүү өмнөх ангийн ичүүн манай шүүфэний гэрт хэсэг толгой орогдохоор болдог. Шүүфэн ч гэртээ байхдаа өөрийнхөө анх жирэмсэн болон уйлж бүг зүүдлэх ба шууд л охиныхоо найз залуу болох бар залуутай ярин очингуйлцсан. Бар залууч нөгөө бараа дотроо оруулахад бар залуугийн өвөө нь уулын зүгт хандан энд элдв сүнс өдр байвал хүрээ дээр манай хүчит барын сүнстэй ярилцгээд их л омглон байхан тэр. Яг энэ үеэр ичүүн шүүфэний гэрт байхад өөрсдийнх нь тухай сонингийн мэдээ олж харах ба гинтэл хэдийнэ өнгөрсөн найз залуу Вэйн гараад ирхэн тэр. Барын сүнсч бар залуугийн биенээс гарахад тодорхой мэдээ өгч чадаагүй ба бар залуугийн өвөө нь уулын зүгт хандан муу арчаагүй хулцгар сүнснүүд гээд л орилж гарна. Гэтэл гинтэл энэ өвөөгийнхэн дотор өнөө сүнс нь орох ба бар залуу очин ярилцах гэж оролдоно. Ярилцах уу гэтэл тгий хэмээн толгойд авах нь. Шүүфэний охиныг авч явсан уу гэхэд тийм айлгэн. Юу хүсэж байгаа хин нэг хайгаад байгаа мó гэтэл тийм айлгэн. Гэр бүлийн хүнээ юу гэхэд тийм. Наавыгаа юу гэхэд үгүй. Ээжигээ юу гэхэд тийм айлгэн. Тэгснэ ээж чинь тэгээд хаана байгаа гэхэд манай шүүфэн рүү заахан тэр. Ийхүү охиноо хайсан ээж болон найз охиноо хайсан залуу хоёр гайхан хоцорно. Шүүфэн ч гинтэл сэжиг аван гэртээ байгаа ичүүн рүү яаран очвол мэдээж л байдаггүй. Нүүнд бас нөгөө хүүхдэд хордог арцгар устай ихчиг сэжиглэн гэрт нь очвол охин чинь алга болчихоо юу гэснэ ороод ирээлгэн. Энэ хоёрыг ярилцсан байтал гинтэл хаалга хүчтэй нүдгт нь нэгэн харуул өмнөх ангийн ичүүн өөрийн ухаангүй зогсож байхан тэр. Арцгар ихч хаалгаа онгойлготол Ийхүү өмнөх ангийн чухал дүр энэ ангийн гол дүр болон нэгэн түлхүүр дүр болох 3 маань нэг дор уулзсан ярилцсан. Ичүүн ч энэ сүнс яагаад намайг 50 орхихгүй байгаа юм бэ? Миний найз залууг мөн эмээг нь бүр сүүлд нь миний хүүхдийг авлаа штэ гэж л уйлж гарна. Манай шүүфэн энэ сүнс охин ээжигээ хайж байгаа гэсэн. Гэхэд одоо л нэг арцгарыг ч үнэнгээ хэлснээр энэхүү улаан хувцастай сүнс охин хэн болох тухай хэдүүлээ олж мэднэ. Яг үнэндээ энэхүү арцгар устай их чинь тэрхүү сүнс охины ээж байсан ба 18 жилийн өмнө одоо хаммаг зүйл болоод байгаа өнөө Дакэн уулан дах парк дээр тоглож байхад галзуу хулгана нэвдэрснээр охин амиа алдсан байдаг. Өмнө нь ууланд эрлийн ажиллагаа эхлэхэд дурддагдсан том осол нь энэ байсан байдаг. Харамсалтайгаар охиноо алдсан арцгарагч маань болсон зүйлийг хүлээн зөвшөөрч чадалгүй өөрийн эмээгээс хальт сонсож байсан өгсөн хүнийг амьдруулах дэмий зан үйл хийсэн байдаг. Хэдийнэ өнгөрсөн охинд улаан хувц өмсгөн ууланд аваачаад өдөр бүр амтны цус дээрээс насхан зан үйл хийсэн байдаг. Харин 7 хоногийн дараа арцгарагч дахин очтол охин нь нөгөө газартаа байсангүй. Охиноо хангууж явтал охин нь хэдийнэ буцаад амилсан хэдий ч дараа төрөл рүүгээ явж чадалгүй завсрын ертөнцид гатсан аимшигтай чөтгөр болон хувирсан байдаг. Удалгүй охин нь ууланд харагдан хүмүүст муу зүйл хийж буй тухай телевизээр сонссон арцгарагч өөрийн цусаар зан үйл хийж охин дээрээ очин хуурч байгаад охиноо хорж тамгалсан байдаг. Нийхүү алдарт улаан хувцастай охины сүнс үүссэн ба жилийн өмнө тамгалан хорсон байсан охиныхын сүнс иргэн ирсэн байдаг. Ийм л учраас энэ арцгарагч хэдийнэ өнгөрөн аимшигт сүнс болсон охиныхын сүнс нь одоогийн гим зэмгүй хөөрхий охинд нь муу юм хийж магадгүйгээд гэрээрээ дүүрэн элдв зан үйл хийж бичээс нааж мөн одоогийн охиноо огт гэрээсээ гаргадаггүй байж. Энэ бүх зүйлийг нь сонссон хэдийнэ хамаг амьдралаас хамруулсан ичүүнч мэдээж боож ухагшихна. Ингэснээр шүүфэн бар залуу руу залхан сүнсний ээжийг олсон одоо очлоо гэж замдаа гарна. Яг энэ үеэр бар залуугийн өвөөс ирэх ба түүнд юу болсон тухай хэлтэл нэг л зүйл буруу байгааг ойлгоно.
Өмнө нь бар залууг биедээ барын сүнс оруулахад улаан хувцастай охины сүнс тохиролцоо хийгээгүй мөртлөө барын сүнс явсны дараагаар тохиролцоо хийсэн гэд энэ нь ямарваа нэгэн төрлийн занг байх боломжтой хэмээн ач хүүдээ хэлдэг. Тиймээс нааша ирж буй хүмүүст хурдан мэдэг дээрээ илгэнэ. 3 бусгүй замдаа явж байтал арцгарыгч шууд осол гардаг Дакэн уул руу явъя гин. Тэгснээ бит хоёр тийш явна. Чи машинаасаа огт гарч болохгүй шүү гэд шофёрны гарн дээр сүнс сүдрээс хамгаалах бичээс бичиж өгөөд ничүүний хамт өнөө осол болсон паркын зүгт алхан оддог. Арцгарыгч гар болон цээжин дээрх бичээсээ чулуу аван хүчээр арилгах нь нөгөө парк дээр очин миний охин ээж нь байна. Хүмүүст битгий муу зүйл хийлдэ. Ээж нь ирлээ. Шофёрны охиныг буцаагаад өгчих гуйж байна гэд хэлэн алхахад тойрсон 7 нүхнээс нь элдв өөт хорхоо арцган гарснаар арцгарыгч маань юу ч хийж чадалгүй тэнгэртээ дэвшдэг. Хөөхий арцгарыгч хичүүнэг ирэхэд хамгийн сүүлийн хэлсэн үг нь миний охиныг хамгаалаарай л гэнэ. Ичүүнч бүр тэсгэл алдран бас л гараа дээр навшман чи миний гэр бүлийг бүгдийг навсан гэж орилж гар. Назар энэ үед нь бар залуу ирэн ичүүнийг зогсооно. Энэ үеэр битгий машинаасаа гараарай гэд байхад л манай шүүфэн охиныгоо байна хэмээн хийзүүл харан манан дундуур даган явтал өмнө нь орж байсан нөгөө эмнэлэгтээ ирсэн байхан дээр. Шүүфэн охиноо хайн цааш явж байхад өөрийнх нь сурагч насндаа нэгэн залууд хүчирхийлүүлэн хүүхдтэй болж буй дүрслэл харагдана. Яга нөгөө энэ сүнс нь хүний харамсаж гимшиж явдаг зүйлээр нь ховсдог тул энэхүү өнгөрсөнд нь болсон хар бараан дурсамжийг харуулan шүүфэнийг ховсдох гэж оролддог. Манай шүүфэн энэхүү ховсоос ашгүй нэг гаран эцэст нь охиноо олон уучлаарай гэдэл тэрэн аавна. Яг энэ үеэр нь бар залуу араас нь ирсэн байх ба энэ үеэр хотод ичүүн хэдийн нөгөө арцгарыгчийн одоогийн охиныг аван гэрийнх нь нөгөө битүү хамгаалалт бүхий бичээстэй өрөөнд нь оруулан амжих ба хаалгыг нь хүн тогшоход хартал бас л хэдийн өнгөрчихсөн найз залуу Вэйн байхан тэр. Хуурамч гэдгийг нь мэдэж байгаа тул худлаагаасаа тэрэн аваад хаалганы нөгөө талд байх бичээс нь тойрох гэтэл юу л гэж ийм амархан хоригдох вэ дээ. Гайтай сүнс ичүүний биеинд орсон байхан тэр. Арцгарыгчийн охины өрөө битүү бичээстэй тул орж чадлагүй жижигхэн өрөөнийх нь үүдэнд сууснаар ерөнхийдөө бол арцгарыгчийн өмнө нь өнгөрсөн охин болон одоогийн охин хоёр уулзна. Нэгч дүү хоёр ч гэх юм уу да ер нь бол. Ничүүний биеинд орсон улаан хувцастай сүнс охин ээж намайг үзэн яддаг байсан. Одоо харин өнгөрчихсөн алив гараа дээр тоглоё л доо гэдэл их л муухай нээхэд одоогийн охин нь чи чөтгөр бишээ. Ээж намайг чамайг миний игч гэж хэлсэн гэдэл өөдөөс нь хэлнэ. Өнөөхөн ч өөдөөс нь балиар инээн өрөөрөө норох гэдэл үзээд байдаг. Охин ч өөрхий маш их айсан ч үгүй чи миний ихч байсан. Нэр чин Лин Ён Чин шүү дээ гэхэд улаан хувцастай сүнс охин ашгүй нэг өөрийн нэрээ санан өнгөрөхөөс өмнө ээжтэйгээ ямар их жаргалтай байснаа санан тайвширч ичүүний биеэс гардаг. Хөөхий охин ч очиж сүнс охины гараас нь натхан ээж чамайг хизээч мартаагүй. Чамайг өнгөрсний дараа чиний Лин Ён Чин нэрийг надад өгсөн гэхэд сүнс охины атаа хорсол бүр мөсөн тайлагдаж энгийн охиныхоо төрхөнд ордог. Яг энэ үед нөгөө талд буюу ууланд шүүфэн охиноо аван байшингаас гарах гэтэл эрлийн багийнхан ашгүй ирэх ба энэ нь эрлийн багийнхан бус нөгөө жижигхэн чутгрууд байдаг. Барын төрхөндөө бүрэн гүйцэд орсон бар залуу маань найз охиноо болон найз охиныхоо ээжийг хамгаалan ашгүй нэг барилгаас гарч чаддаг. Гадагш гарахад өнөө жижиг чутгрууд маш олон байх ба бар залуу яг тулалдаж байхад гинтэл шүүфэний охины биед нь өөр нэгэн сүнс орсноор охин нь галзуу мэтл орилж гарна. Үүнийг нь сонссон найз залуу буюу бар залуу нь буцаад энгийн төрхөндөө шилжин манай хэд маш хэцүү нөхцөл байдалд ордог. Яахаа мэдгүй байхад гинтэл нөгөө эрвэхэнэд орж ирэн жижиг чөтгөрүүдийг зайлуулсан нь натаа хорслоосоо эцэст нь нэг бүрэн тайлагдсан улаан хувцастай охины сүнс ирсэн байдаг. Улаан хувцастай охин эрвэхэнүүдэд явуулан манан гарилгаж тэнгэр дэх үүлийг онгойлгосноор тэнгэр зэлэмж нарны хурц гэрэл хаа сайгуу цацарснаар чөтгөрүүд сарнин алга болдог. Нийнхүү ашгүй нэг аюул дуусаж хөөрхий ичүүнч эмнэлэгт хүргэгддэг. Арцгарыгчийн болон улаан хувцастай охины газрыг манай эд бөөндөө эргэж аваа харагдах ба шүүфэний охин ч 9 мэнд амаржиж бар залуу аав болж шүүфэн эмээ болсноор кино маань дуустдаг.
2018 оны The Tagalong The Devil Fish. Нэрт цагт Хоммауби хэмээн нэрлэгддэг байсан лантан нууранд харанхуй чөтгөр гарч ирэхэд хүчрхэг барын сүнс хамгаалсан. Алдарт Кошинга жанжны удирдлагын үед лантан нууран чөтгөрүүдээр дүүрсэн ба жанжин буцаж хятад яваад хүчит барын сүнсийг авчран эдгээр чөтгөрүүдийг дарсан гэх домог байдаг. Бас нэгэн Тайваны Амаас ам дамжин яригддаг алдарт домогт гардагчлан 3 ах нуураас загас барин идэж байхад гинтэл загас сайхан амтагдаж байна уу хэмээн сонсогдсноо загаснаас хүний царай гарч харагдсанаар кино маань эхэлнэ. Нэг ах нь битүү бөөлжөж өхөн, нэг ах нь толгоогоороо чулуу зохиж өхөж, үлдсэн нэг ахын биеинд нь өнөө сүнс ордог. Энэ амьд үлдсэн ганц ах нь их л хөрөнгөтэй чинэлэг ах ба загас барьж байгаад ийм асуудалд орсон тул хэдүүлээ хойштоо загасч ах гэдэл яриа явчихъя. Кадр солигдоход хар дарын сэрж буй энэ хөөрхөн хүү бол манай өмнөх ангийн бар залуу. Хэдүүлээ энэ кинондаа ч гэсэн яг өмнөх шиг бар залуугаар нь л дуудаа авчээ. Аав нь хүүгээ тайвшруулах зуур телевизээр нэгэн баян залуу гэртээ эхнэр болон 5 охиноо бүгдийнх нь толгойг тастан алж толгойнуудыг нь уутанд хийсэн байдалтай олджээ гэх мэдээ гарна. Энэ мэдээгээр гарч буй алуурчин нь мэдээж манай өнөө загасж ах. Өмнөх ангид гардаг нөгөө дакен нуулын хийдэд манай бар залуугийн аав болох Чэн нэгэн хүний биеэс сүнс гаргах зан үйл хийж байх ба энэ хоёр жоохон хүүхэд нууцаар бичлэг хийж байгаад баригдана. Хийдийн ажилтан гарын загнахад сургуулийнхаа богино хэмжээний киноны тэмцээнд орох гэж байгаа хэмээн хүүхдүүд хэлдэг. Энэ хөөрхөн бор хүүхд цаашдаа нэлээд олон гарах тул хэдүүлээ борхуу гэж дуудаа авчээ. Хийдийн ажилтан ч зөвшөөрөн хийдэд танилцуулан барын сүнс тэртээ 300 жилийн өмнө Тайванд ирсэн гэдэргээд л ярьж байхад нөөр нэгэн хүн ирснээ манай гол дур буюу өнөө бар залуугийн аавд цагтаа ирчихсэн таныг дуудаж байна л гэдэг. Борхууч үүнийг нь харан сонирчирхан араас нь явдаг. Манай Чэн буюу бар залуугийн аав гайхан очтол цагтаа найз нь байх ба манай Чэнээс уг нь би дахиж ийм хэрэг дээр чамд төвөг удахгүй гэж амласан л та. Гэхдээ энэ нөхөр бүр гэр бүлийнхаа 6 хүнийг алчихсан нэг л биш байна. Чи л учрыг нь олж чадна хэмээн хэлэхэд мэдээж түрүүчийн загасчин ах байхан тэр. Манай Чэнч нэг харснаа чөтгөрт эзэмдүүлсэн байна. Маргааш орой зан үйл хий. Чөтгөрийг шарж зайлуулнаа л гэнэ. Үүнийг нь мэдээж борхуу болон бондгор найз нь сонсоод мэдчихдэг. Сахилгагүй борхуугийн ээж нь нэгэн өвчтөй ба эмнэлгээс ээжигээ аван гэртээ харин ээжтэй өнөө камера үзүүлэн сургуулийнхаа богино хэмжээний киноны тэмцээнд орох гэж байгаагаа ээжтэй хэлдэг. Борхуугийн ээж нь төгөлдөр урч ба хүүхдийнхаа сургуулийн 10 жилийн өдөр төгөлдөр ур тоглох болсноо хэлснээ. Хүүдээ хандан аав руугаа залгаад энэ өдөр хүрээд ир чадах уу гэд асуугаад өгөөчлгэн. Гэтэл борхуу аав энийг танд өгөөрэй гэсэн гэ цаас гарган өгтөл гэрлэлт цуцлуулах хүсэлт байдаг. Борхууч аавтайгаа ярихад аав нь алив ээжтэй нэрээ гэснээр өргөдөл явуулсан байгаа. Хурдан зурчгаарай борхууг би өөр дээрээ аавна гэж маргалдаж эхэлнэ. Хөөхий аав нь ээжээс нь салах гад харин ээж нь ааваас нь салахыг хүсэхгүй л ах шиг байгаа. Маргааш оройч болоход манай бяцхан бор залуу болон аав Чэн өнгөрсөн эхнэрийнхээ зургийг залбираад унтахаар хөвтдөг. Хүүхдээ унтуулчаад Чэн зан үйл хийх хэрэгслүүдэд бэлдэж ажилдаа гардаг. Энэ үед мэдээж манай борхуу бондгор найзын хамт камер мейкэ барин өннөө газар нууцаар ирчихсэн байдаг. Чэн өөрийн туслахуудтайгаа хамт загасчин ахыг голдоо суулган агуу их барын сүнс таныг дуудаж байна гэдэл зан үйлээ эхэлдэг. Яг сүнстэй эд алалцаж байхад Чэн хүчтэлдээд барын сүнсийг биедээ ороод ирээч гэд маш их гуйсан ч нэг л болж өгдөг. Манай Чэн ер нь хүчит барын сүнсийг өөрийн биедээ оруулах гэж маш удаан үзсэн ч огт чадахгүй л ах шиг байгаа. Яг боолгуулаад өгөх гэж байхад ашгүй нэг туслахууд нь орж ирснээр хамжин өнөө сүнсийг дарж авдаг. Загасч ахын биеэс гарсан сүнсийг шууд бэлтчихсэн байсан загсан чилжүүлэн тосонд шарж орхидог. Өнөө шарсан загсыг гаргаж хаяхад сахилгагүй борхуу найзтайгаа нийлэн очин барьж үзэх ба намнаас нь өөр нэгэн жижигхэн загас гарсныг нь сониучирхан усны савнд хийгээд аваад явчихдаг. Борхуу гэртээ ирэн өнөө загсаа бүр гэрийнхээ аквариумд хийчихсэн байхан тэр. Чэнийг унтаж байхад өнөө цагтаа найз нь пижгэнд л хаалга балбан орж ирснээ. Чи тэр загасч байхад юу хийчихсэн юм бэ? Бүр алга болчихлоо гэснээр манай хоёр загасч байхын гэрт очиж үзэхээр болдог. Мань хоёр явсаар загасч байхын гэр рүү ортол
Цагдаа найз нь салга авчихсан байх ба манай чин түрүүн оронд ороос олсон бичээсийг үзүүлээд эднийхээ уг нь эд баялаг дуудах зориултаа Фэнкшүүгийн зан үйл хийсэн юм байна. Гэтэл буруу сүнсийг өөрсдөө дуудчихж хэмээн хэлдэг. Цагдаа найз нь үүнийг нь сонссноо нэрэл загасч анхын эхнэр нь өнгөрөхийнхөө өмнө Фэнкшүүгийн мастер руу залгасан байсан шүү. Яг энэ үеэр Борхуугийн ээж гэртээ хий зүйлс харж эхлэх ба нөгөө гэртээ авчирсан загас нь нэг л эвгүй харагддаг. Манай чин цагдаа найзтайгаа хамт өнөө Фэнкшүүгийн мастерын гэрт ирэхэд мастер имэн айл хэдийнэ тэтгэвртэй гараад ууланд амьдрахаар явчихсан ба гэртэн зөвхөн Зэ охин нь л байхан тэр. Зэ охин ч мэдэх зүйл алах уу гэд эмээгийнхээ нэгэн бичээсээ өгтөл тэр дээр нь өнөө загасж ах 5 охинтой байснаас гадна нэг хүүтэй байсныг нь бичсэн байдаг. Үүнийг нь мэдсэн чинь найзтайгаа буцаа загасж ахын гэрт ирэхэд нэгэн ханны урд арц хууж асаачихсан байх ба ханыг нь цоолон үзвэл нэг нь нууц хэмээр хаалгаар дамжин эвгүй шорон шиг хонхлын өрөө байхан тэр. Мань хоёр ч өрөөнд орж үзвэл хамаг цонхонтрыг нь дараад хаачихсан ба тэнд байсан тэмдэглэлүүдийг нь үзвэл маш ховор тохиолддог өвчний тухай бичсэн загасж ахын хүүгийн эмнэлгийн тэмдэглэл байхан тэр. Манай чэнж цагдаа найзтайгаа загасж ахын гэрийн гадаа отолт их ба нэгэн эмэгтэй ирэн гэрт нь орохыг нь хараад шууд араас нь орон байцааж эхэлснээр загасж ахын бараг хүмүүсийн мэдтгүү цор ганц хүүгийн тухай олж мэддэг. Энэ эмэгтэй нь хөрхий тэр ганц хүүгийн төрөхт нь их барьж авсан ба тэр хүн маш ховор тохиолддог арсны өвчтэй байсан байдаг. Арс нь яг л загасны хайрс шиг ба бүр огт идэгдгүй л өвчин юм байна. Загасж ах их л нэр төрөө боддог хэрцгий хүн байсан тул хүүгээсээ чин гэрийнхаа дор хүчээр хорин үргэлжил зоддог байж. Хүү тэгээд хайцсан өгчгсөн юм уу гэхэд их баригчигч мэдэхгүй тэр оройноос хойш харагдаагүй л гэдэг. Борхуугийн ээж нэг л хэцүүхэн байсан тул борхуу ээжээгээ жаал аргадах ба ээж нь овоо сэргэж гэр орноо цэвэрлэж эхэлтэл хүүгийнхээ аав болон аавынхаа эгчтэй их л жаргалтай байгаа бичлэгийг үзэн хүүгээ алдах вэ гэдэл маш л их санаа зовно. Борхуу гэртээ ирэхэд нь чи ээжтэйгээ байхад үнэхээр жаргалтай биш вэ нү гэж байцааж гарахад ээжийнхээ иймэрхүү байдлаас залхсан борхуу тийм ээ би аавтайгаа баймаар байна. Та ийм л учраас аав танаас салах гээд байгаа юм байна. Ингээд хатуу хідүү үгсийг ээжтэй хэлээд яваад өгдөг. Ээж нь ч нэлээд хямран сууж байтал ээжд нэг л зүйл тохиолдоод байгааг анзаарсан борхуу үнэнгээ хэлэн өнөө загсыг хийдэд буюу чэн дээр аваачдаг. Манай чэнж цаг алдалгүй ээжийнхэн дотроос чөтгөр зайлуулах зан үйлийг хийж эхэлдэг ба энэ үеэрээ загсчин ах өнөө өвчтэй ганц хүүгээ зодон ухаан алдуулаад өнөө алдарт сүнс чөтгөртэй гихтэх ланта нуурын ойролцоо аваачиж нандаар нь болсон тухайг олж хардаг. Зан үйлөө дуусгачгаад борхууд нэгэн сахиус өгөөд юу ч тохиолдсон биеэсээ битгий салахаараа мөн ээжд нь дахиад юм тохиолдвол шууд хэлээрэй гэдэл явуулдаг. Хэргийн сэжүүрээс олж атгсан манай чэнж цагдаа найзаагаа дуудан өнөө нуурын ирэг рүү явуултал нэрэл загсчин ахын зогц байхан тэр. Ерөнхийдөө бол загсчин ахын ганц хүүгийн амьдаараа буршлагдсан өгсөн тэр их хатаа хорсол үзэн ядалтыг тэр лантан гэх хэсгийн сүнсчдгөрүүд нь ашиглан хүүг чөтгөр болон хувиргасан байлаа. Манай чэнж туслахуудын хамт өнөө газар очиж шууд загсчин ахын хүүгийн сүнсийг татгаруулах зан үйл хийтэл туслахууд нэг нэгээрээ хувиран харамсалтайгаар бүтлгүүтэн зүхтдэг. Энэ үеэрч борхуугийн сургуулийн нөгөө ойн болж ээж нь
нэг л эвгүй орж ирээд төгөлдөр уур тоглолтол тэнхимд байсан бүх хүүхдүүд болон эцэг эхчүүдийн толгой нэргэж бөөлжж тэрүүгээр нэг үмэн болдог. Борхууч мөн ховсонд орон нэгэн чөтгөрт яг боолхолж байтал ашгүй аав нь ирснээр аврагддаг. Манай Чэнч сүнсийг дарж чадаагүй дээ өөрийн хүмүүсээ алдсан гэдэг их л гуниглан гэртээ ирэх ба хүүхдийнхаа буюу манай бяцхан бар залууг нь зурсан зургуудыг харан гайхан хүүдээр очтол гар нь буруулаачихсан чөтгөр над дээр ирсэн намайг авч явах гээд байна л гэж сууж идэг. Нэг л зүйл биш байгааг ойлгосон манай Чэн хүүгээ дагуулад шууд л өөрийн аавындаа ирдэг. Манай бяцхан бар залуу ч өвөөтэйгээ олзон их л жаргалтай байх ба манай Чэн ааваасаа хүчит барын сүнс надад огт тус олохгүй байна. Би яах ёстой вэ хэмээн асуутал аав нь чи ерөн сүлд хизээ барын бурхан залбирснаа санаж байна уу л гэдэг. Олон жилийн өмнө манай Чэний эхнэр жирэмсэн байхдаа хавтартай болсон тул нэг бол эхнэрээ нэг бол хүүхдээ аврах сонголттой тулсан байж. Чэнч барын бурхан дээр ирэн эхнэр хүүхдийг минь хоёуланг нь авраач гэд маш их залбирэн гуйсан ч эцэст нь эхнэр нь өнгөрөн хүүн амьд үлдсэн байдаг. Иймд гомдон ууралсан манай Чэн барын бурханы өмнө суун өөрийн гарн дээрх бичээсийг хутгаар сээчин дахиж огт ирж барын бурханд бараалхаагүй юм байна. Манай Чэний аав нь чи өөрөө ийм дотоод сэтгэлтэй байж хүчит барын сүнсийг яаж чамд тусал гэж хэлж чадж байна гэдэл ёстой л нэг голыг нь олоод хэлчихдэг. Манай Чэнч бүгдийг нь ойлгож нулимс туслуулан барын бурхан дахин мөргөж гардаг. Маргааш нь чуулж Чэнийг явах гэхэд манай бяцхан бар залуу би таныг хамгаалах болно гэдэл аавыгаа их л дургу явуулдаг. Дөнгөж машиндаа суутал манай борхууч мөн гарч ирээд би тантай хамт явъя. Манай ээж ч бас алга болчихлоо гэд өнөө голын зүг эцсийн тулаандаа гардаг. Өмнө хэлж байсанчлан миний өгсөн сахиусыг биеэсээ яасан салгаж болохгүй шүү гэдэл хамтдаа оймод руу орцгооно. Борхууг ээж нь биеэс чөтгөр гаргаж байхдаа олсон мэдээллийн дагуу очин газар ухаж үзвэл загасжан ахын ганц хүүгийн цогцсыг олох нь тэр. Энэ үеэр өмнө хувраад үлдсэн өөрийнх нь туслахууд гарч ирэн манай хоёр руу дайрах ба борхуугийн ээж гинтэл харагдсанаар борхуу ганцаараа алхаад яваад өгдөг. Манай Чэнч ховстуулсан өөрийн туслахуудаа яг дийлдэхийн алдад эцэст нь нэг хүчит барын сүнс орж ирснээр ёстой л урж тастаж эхэлдэг. Энэ үеэр борхуу ээжээгээ даган явсаар гинтэл өөрийнхөө гэрт хүрээд ирчихдэг. Гэр нь өстой жинхэнэ дил бүсэрчсэн байх ба өөрийнх нь багын төрхүүд ээжтэй хамт харагдаж эхэлнэ. Ээж дээрээ очих гэсэн болохгүй байсан тул өнөө Чэний битгий биеэсээ салгаарай гэсэн сахиусыг хаян цааш ортол мэдээж л тийс өөр газар ороод ирхэн тэр. Гинтэл араас нь чөтгөрт эзэмдүүлсэн ээж нь гарч ирэн чи ээжтэйгээ үнэхээр баймааргүй байна уу те гэдэл дайрахад манай борхуу нүггүй ээжээ би зүгээр уурсандаа хэлчихсэн юм а юу ч болсон та миний ээж шүү дээ хамтдаа гэртээ хайрцгаая гэдэл ээжээгээ чангах чинь тэрхэд ээж нь ч мөн доторх чөтгөртэйгээ маш их тэмцэж ашгууныг биеэсээ гарган хайдаг. Манай Чэнч тулалдан явтал гинтэл хэдийнэ өнгөрсөн эхнэр нь гарч ирснээр тайвширч хүчит барын сүнс биеэс нь гараад явчихдаг. Яг энэ үеэр Чэний аав хэд дээрээ нэгэн зан үйл хийх ба барын сүнс түнд нэгэн зүйлийг дамжуулан хэлсэн нь тэртээ 300 жилийн өмнө барын сүнсний даран хорж байсан Арктемон гэх бүх чөтгөрийн үүсэл их болсон аимшиг чөтгөр нэрж буй тухай байдаг. Тэрхүү чөтгөр нь манай Чэнийг ашиглан эртний өшөөт барын сүнсийг өөрийн бүс нутаг буюу Лантан уулын ойролцоо авчирч байгаад өшөөгөө авах зорилготой байсан байдаг. Чэнч эхнэр дээрээ очтол эхнэр нь намайг дахиж битгий орхиороо хамтдаа байцгаая, хамтдаа үлдэцгээе гэдэл хэлэх ба хад үзэж хашир суусан манай Чэн юу гэж л иймэрхүү юмд хуурдахвдэ. Өнөө сүнс дардаг хөдөлгөөнөө хийтэл хөөрхий нөгөө загасч ахын чөтгөр болсон ганц хүн гараад ирхэн тэр. Уг чөтгөрийг дарах гэтэл хамгийн том хамгийн аюултай өнөө Арктемон гих чөтгөр нь гарч ирээд манай Чэнийг шидэхэд маш том модонд зүлбэгдэн унтхан тэр. Хаасайгүй л нөгөө жижигхэн чөтгөрүүд ч муу харагдана. Чэнийг юу ч хийж чадахгүй байх яг энэ үедээ зэрэгцэн барын сүнс бяцхан бар залууд маань орсноор бар залуу маань хамгийн анхны удаа хүчит барын сүнсийг өөртөө оруулан үүнийгээ бие суултаа үхэхийн наагуураагаа аавдаа дамжуулснаар наав хүү хоёр хүчит барын сүнстэй хамтран өнөө алдарт Арктемон гэх чөтгөрийг бүтэн 300 жилийн дараа ахин дарж чаддаг. Наврах ангийнхан чирж манай борхууг ээжтэй нь авардаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь манай Чэн энэ бүхний араас амьд гарч чадаагүй ба ийхүү бар залуу маань өвөөтэйгөө тэрхүү уулын хийдэд өмнөх ангид гарсанчлан амьдрах болсон байдаг. Кадр солигдож өнгөрсөн болсон үйл явдлыг харуулхад өмнөх ангуудын манай Вэй болон Эчүүн хоёр аялж байхдаа өнөө загасч ахын гэрт эрхлэлтэн байх ба одоо хоёлаа эмээтэй хамт уул руу алхацгаая хэмээн хэлсэн уул нь өмнөх ангийн хаммаг зүйл болдог Дакен гэх уулыг хэлснээр
кино маань дуустдаг. 2 дугаар анги дээр Вэй болон эмээ өнгөрч ичүүн ганцаархнаа Дакэн гэх уулан дах хаягдсан эмнэлэгт олдсон нь ийм л учиртай байсан байдаг. Яа амьдралдаа нэрээ бараг анхны удаага 58 шиг кино үзлээ шүү те. Тэгсэн чинь бас л нэрээ жинхэнэ үзээтэй кинонууд байт юм бэ шүү. Тэгээд юу ч гэсэн нэг ийхүү 3 ангитай нэгэн цувралыг дуусгалаа. Тэгээд араас нь өөр бас зөвүүн цувралууд бэлдээ тавьчихсан байгаа шүү. Тэгэхээр манайхаа юу их юм мэдж байгаа ш та те. Сабаа дараа л сүсэглээ байж байгаарай.